Зараагийн хүүхдийн тасагт ороод ирсэн байна. Тэгээд хүүдээ нэг жоох юм авах гэсэн чинь эрэгтэй хүүхдийн манай хүүхдийн насныхан тасаг нь ерөөсөө тэнд яг тэр болон тэгээд эмэгтэй хүүхдээ гэсэн чинь ингээд ийм тэгээд тэр цаашаага яагаад ингэ эмэгтэй хүүхдийн тасаг ийм их юм байдаг юм бэ? Эрэгтэй хүүхдийн тасаг гэсэн чинь айгүй цөөхөн хувцас тэрүүхэн тэнд. Тэгээ нууртлын энэ хэсэг бол бас охтуудын. Зөвхөн энэ хэсэг манай буу таарсан хувцснууд байна. Тэгээд айгүй жоох юм байх юм аа. За сайн манайхаа. Өнөөдөр гадуур гараад төхөцөлт ажил байсан. Тэгээд нөхөр хөө хоёроо холыг нээж тавьчаад тэгээд өдрийн хоолыг хүүхдэд өгчөөд тэгээд хундах үеэр нь гараад ирсэн. Тэгээд одоо яг гэрлэг орох гэж байна. Гадаа 3 цаг хэртэй байсан байна. Тэгээд хүмүүс сая түрүүн сэрсэн гэд нөхөр маань залгасан. Тэгээд манай хоёр ямар хаагааг орч харъя. Тэгээд анх удаа хүүхдээ нөхөртөөгөө 3 цаг ороход гараад ирсэн чинь бас эвгүй байна. Тэгээ гадуур хүүхдийн тэрэгтэй хүүхдтэйгээ явсаар агаад нөгөө яг ингээд галт тэрэг дээр суухад нөгөө нэг дандаа тэрэгтэй учраас нөгөө лифтээр доошоо бууж дээшлэх хэвээр. Тэгээд нөгөө лифттэй газар руу явсаар агаад сурцсан. Сайн гадуур явж байгаа. Гадуур явж байгаа яг лифт тэсэг рүү явж исэн. Тэгээд санааг хүүе би ч нэр хүүхдгүй явж байгаа штеп. Тийм нэг инээдтэй юм болсон байгаа. За би одоо төлхөрөөр онголох гоох дараад байгаа. Манай яг надад онголж өгөх нь яах наарэ. Замараас хоол унсаж цуглуулсан. За камераар хүлээдэг. Үрахгүй. За ямар хаа яв таяр. Тоор яаж. Юунд хоёр? Доор яаж гэсэн. Дэлгэр дээрсэх үе миний өр. Үе чинэр дээрсэх үе гараа явах нь. Үе яач нь? Үе аваад дагуулаа явах нь. Хайчих чам чи? Орохгүй мó? Үе намайг тоохгүй. Тоохгүй шууд явах гэж байна. Үе баяртай. Чи намайг санаагүй мó? Баяртай. Чи нэшгүй мó? Би чиг санаагүй мó? Ээж нь чамайг санаад ирж байгаа чинь чи ээжээ санаагүй мó? Санаагүй мó чи намайг? За. Анаар. Сайн байсан уу та? Одоо чи ээжийг харж байгаа мó? Одоо л ээжийг харж байгаа мó чи? Яасан мохайн чи? Чи ээжигээ санаагүй мó? Түр авч байгаа шатზე би нэрээ хүүхдээ мемнес нь гаргах гэж байгаа. Газ мем дээр даастр хийх. Оо тий. Аадэр түр байж чинь газ гараагаа гатгая за. Кицэн. Гэртээ хараад ирлээ. Орж ирээд хүүдээ тараг өвчлөө. 4 сая ярьжсэн өргөлжлүүлээ. Нэг өдрийн өмнөөс хүүгээ ерөнхийдөө сүг нь багасгаж байгаа. Өглөө нэг өгөөд тэгээд өдөржингөө өгөхгүй байжгаад унтахынхаа өмнө орой өгж байгаа. Тэгээд гинт гарахгүйгээр багаар гаргая гэж бодоод өглөө оройд сүг нь өгөө. Тэгээд сүултээ өглөө өгөө болоод орой унтахынхаа өмнө өгөө тиймэрхүү төлөвлөгөөтэй хүүгээ сүүнээс нь гаргая гэж бодож байгаа. Тэгээд өдрийн цагаар ерөнхийдөө тараг өгөөд банан өгөөд алим жимс өгье гэж бодож байгаа. Тийм ээ минийхөө. Тийм үү. Тэгээд өдөр 12 унтахынхаа өмнө өдрийн унтлагынхаа өмнө хоолыг өгөөд тэгээд орой хоол нь бит тэрийн хоолноос идээд тэгээд хоолны дараа сүг агаад унтуулах. Ер нь ойрын хэдэн хоног манай хүү
өглөө 6 гэж сэрээд байсан. Тэгээд 9-10-ын алдад унтаа. Тэгээд нэг 2-3 цаг унтаад сэрээд тэгээд орой 7 юм уу 8 гэж унтаад их зүгээр байсан. Өнөөдөр 8 гэж сэрсэн учраас яагаад 8 гэж сэрсэн бэ гэхээр нөгөө нэг сүүг нь нөхгүй байсан. Тэгээд нөгөө өглөө сүүг нь нөсөн чинь шууд унтаад өгсөн. Өглөө 6-гийн үед сэрсэн. Тэгэнгүүт нь сүүг нь нөсөн чинь буцаа унтаад өгсөн айгуу сон. Тэгээ 8 хүртэл унтсан. Тэгээд 8-аас сэрсэн болохоор яаж өглөө эрт унтах уу? Тэгээд 12 гээд хоолыг нөгөөд унтуулсан байгаа. За тэгээд өнөөдөр ганцаараа гарах жоох эвгүй байлаа. Хүүтэйгээ ясаар байгаа сурчиж. Ой миний хөө. Орол ханд харгийг арчиж. Ухаалгана. Ээжигээ явуулсан мдэггүй юм шиг үн тий. Санаачгүй байх одоо мэдэх гэж л ирж байгаа. За тэгээд хөх маань ерөөхдөө өчтөр аягүй хач нөгөө чулуу шиг хатаа болдог штэ. Яг тэгж хатаа болсон. Тэгээд хатаа болсон талын сүгэ юу болсон байгаа. Аяган тосч авсан. Тэгэхгүй бол яг ингээд бүр дэлбэрэх гэж байгаа юм шиг болсон. Нөгөө өглөөл хөөсөн тэгээ өдөрж ингээ хөлөхгүй байж хаад орой нэг талын хөлөө онтуулсан учраас нөгөө тал нь яг дэлбэрэх гэжсэн. Тэгээд аяган цааж авсан байгаа. Тэгээд бид хэдийн сүүнээс гарах үйл ажиллагаа яг ямар хөө явагдах юм байгаа юм бөө мэд. Монголоос өвөө нь болохоор сүгийг өглөх гэдэг юм ээ. Одоо шүдэн урах заална бараа хоолнд харцсан юм чин гарга. Тэг манай хөө хоолоо сайн идэхгүй байсан. Тэгээд өчигдрөөс сүүнээс нь багаар гаргаж байгаа учраас хоолоо гайгүй сайн идэж байгаа. Манай хаа нэг тийм сайн ахантай. За хүүгийн маань нэмээ явцсан. 5 өдөр явсан байгаа. Тэгээд нэгд өдөр ажил нэхлэн ингээд хагасан бүтэнсэнд явж хувц ажлынхаа хувцсыг угааж тавина гэд тэгээд 5 өдөр явсан байгаа. Тэгээд бид тэднийг их олон юм хийж чадаагүй уг нь олон юм хийн гэж төлөвлөсөн байсан. Тэгээд яг хамгаа ажилтай болж таарад хаяада тэгээд бид хэд чинь ханаа түрээд эхний 7 хоногт нь тэгээд дараа 7 хоногт нь юм төлөвлөсөн байсан чинь манай хүү яг 2 дахь 7 хоног өнгөрөх явцад хүү маань 2 өдөр халуурсан. Тэгээд юу өстой юм хийх өстой. Юм хийх шиг болсон доо тэгээд хүүхэд халуураа тэг гэртэл байцгаасан. За өнөөдөр хүүдээ сүүг 3 дахь өдөр болж байна. Тэгээ миний хөө ста мандаг агаа тийм ээ. Үгүй би мандаг агаа гэж. Тий. Ой хийлээ гараад яаж юм чи. Тэгээд нөгөө өдөрсүү уух байгаа учраас бүр надтай ноолох гээд тэгээд дээрэс нь байн мемэ гаргаж харж байгаа тийм ээ миний хөө. Хараад тэгээд нөгөө давс төрчихсөн байгаа учраас хараад ерөөсөө ойртохгүй байгаа. Оо тий. Хат. Эста мандыг сүнээс гарч байгаа тийм ээ. Тий. Я хаяа нэг харц санаа алдчихсан тийм ээ. Тэгээ ингэсгийч хаваа сүнээс гарч байгаа хараа сүгийг өгч байгаа. Тэгэд нөгөө нэг хараа сүн унтахаа хүм нөгж байгаа учраас агүй их сүү гарч байгаа. Тэгээд тэргээ уугаад хөснө гараад тэгээд ууж авцаанда нам тийм ээ минийх нам унтж байгаа тий. Тэгтээ шүн олоо өгж байгаа. Тийм ээ. Шүн эхний өдөр нөгөө шүн өхгүй байж үзсэн чинь уйлаа. Тэгээд за жоохон уйлж аваад болчих байлгүй гэсэн чинь бүр ихэр татаж уйлаа. Тэгээд өхөөсөр аргагүй болоод өгсөн. Тийм ээ минийхөө.
Өнөөдөр өглөө бол өглөө суугаагүй. Одоо оройны 4 өнгөрч байна. Тэгээ орой хоолоо идээд тэгээд хоолныхан дараа сүгэн өгөндөө. Тэмээ миний. Би өнөөдөр бас гарчаад ирсэн. Өнөөдөр бас нөхөрхөө хоёроо нэг 2 цаг хэрстэй гэртэн хайлангийнх нь байлгаж агаад. Тэгээд би нэг юу электрон барааны дэлгүүрөөрч өсний эндүү авсан байгаа. Би ерөөсөө өсний эндүү хэрэглээгөө бараг 7 жил болж байна уу да. Тийм тэгээд нэг өсний эндүү авсан байгаа. Өсний эндүү авахгүй ч өнөдр гарсан. Тэгээд гараа явжсэн чинь нэг 20 минут дараа анка цаалгаад өдөр нөгөө хүүхдтэй памперс үлэхгүй байгаа гэж ярьсан шүү дээ. Тэгсэн чинь өмнөдөө баачлаа гэт натарсал тэгэхээр би одоо яах вэ чи өөрөө тэгээд цэвэрлэхгүй гэсэн намайг 20 минут дараа хурдан ирээрэй гэж. Тэгээ аав нь өмдөнд бодит нугааж тавьсан мөлий. Тэмээ минийхөө өмдөндөө басан гिचгийн хүүхэд өмдөндөө басан. Чимпнэ басна. Ямар хоолойч хамка? Наадгаа юу очихгүй да. Таглаад авчихшаа зэтгэл мөд болохгүй ш. Гомд болоог байгаа сте. Амсаад үсттэй. Гадис fertig. Окей. Амка яагаад өнөөдөр хоол хийж байгаа лээ? Манай сад. Бон шалт үгүй штэ бодог. Гэмэр рецепт амкагийн. Юу хийж байгаа? Юу сонгон дээрээ юу? Сонгон дээрээ хоолны амтлагч хийж байгаа. Лонг хийгээд тийм үү. Энэ юуны амтлагч юм? Сүпнэфтэй. Шүлнийх юм уу тий? За. Манайд энэ шүлний амтлагч байгаа. Тэгээд ухрын махны амтлагч бас байгаа шүү дээ. Яа заа энэ чи яаж заарж байгаа? Могош би хан пау дэмэдс. Шууд ингээд ангарна уу? Тийм. Бисимо. Мод тэгээд хэлсэн. Үгүй итгэхгүй. Манайх ингээ маха аваад нэг хоолны махаар нь болгоод ингээд гэлчдэг. За тэгээд манай охт төрөөдний удааг хаад манай ихч Монголоос энэ нэг Монгол хүүхдүүдийн өмсөд байдаг гутлыг явуулсан дотроо месхийтэй. Тэгээд энэ бүр 130 нь одоо монголоор хэдэн арзмаар юм бол энэ нэлийн том байсан бараг 20 Европ арзмаар бол бараг 24 арзмаар ах шүү. Тэгээ одоо яг нөө намрын цаг сэрүү болоод шаллаар хөтөн байгаа гэдэг одоо хүүхдтэй өмсүүлж байгаа. Тэгээд хөлн агуу сайхан дулаахан. Ерөнхийдөө нэг 2-5 амьстай таарж байгаа. Манай ер нь там үлтэй гिचгнаарэ. Ийм там үлтэй гэж. Тийм ээ? Там үлтэй дэлмөнэ чи. Ой, энти. Манай хүч ингээд Google-д үзэхээр авах мэтрэлгүй. Заамсэ. Анданы хүч. Ахлаа тоогож өөрөө мэдгүй юм уу? Давсан амар бага ш. Энэний хүн. Энд чи амар орох. Арай болоог хамчаа. Тэгээд давсан юм тийм. Жохон давсан. Бадан ямар хийдгэн? Энэ манай туслах тоогооч. Би ахлах тоогооч. Амт нь болж үгүй юу? Чи бити байн утгаад дэлдэ шатцээ. Усан дотроо болгол дээ наачаа. За, гомд арга бэлэн болсон байна. Би сая хүүхдээ олчоод нөхөр маань төрлөө итгэцэн одоо би итгэх гэж байна. Тэг ямар хөө болсныг амсаа. Манай нөхөр бол өөр хийсэн гомд арга сайхан амтаа л болсон байна гэсэн.
Манай нөхөр бол хаяа хоол хийдэг. Гэтэ ерөнхийдөө бол ихэнхдээ би хоол хийндээ. За манай хөө унтахынхаа өмнө тарих хөгжүүлдэг тоглоомод тоглож байна. Яасан мандыг юм минийхөө. Яасан өчтэй. Ist vielleicht die Frage. Вау, бүр хуруугаараа. Аав нэм хар өстэй, хүү нэм бор өстэй, бор улаан өнгөтэй өснө. Заавал нөгөө талаар нь. Юу, хуруунд гарчин цаарсан би. Энэ хуруу. Нэмэл төшөөгөө толгүй маш үзье. Би нөгөө нэг өчигдөр 2 литр сүү аваад тэгээд сүүн крем аваад тэгээд өрмө гаргасан байгаа. Тэг өнөөдөр энэ юу вэ гэхлээр тараг бүрж гин хөрөлсөн сүгээрээ. Тэгээд нэг өнөө бүрсэн юм чи өглөө гаргаж харъя да. 2 цаг тэгтээ ингээд хүнчлэнд ороогоод 7 аминд байх хэрэгтэй юм лээ. Онцлох гэж байна чи? Тэгвэл хаалаа шүү за. Намайг аминд хэлбэрсэн байхаа юм байна. Дэлбэрээг багт ямар байдгийг харъя. Дэлбэрээг багт ямар байдгийг харъя. Ус мөс ажиж чинь оролт юм уу яа гэдгийг яг. Манай хнэр дундаар онцдаг. Чи нараа юуг харуул та. Нөгөө нэг. Үгүй энийг манай хүн сахлаа усах гэж байгаа. Сахлын утгаар. Мэдгүй яаж хөмсгөндөө өргөснийг би ерөөсөй ойлгохгүй байгаа. Хүнсний юм болохгүй юм. Хөмсгөнийхээ дунд л үсийг бас авсан гэж штэ. Тэгээ тэрийг сахлын утгаар авдаг юм уу ямар тэнийг юм чи. Тэгээ хамгийн гол нөгөө нэг сахлын усарга нь шинээрээ байсан тий. Үй, гэлмэн яванти. Бүсээ оцолгож ирэн тэр даагаар тоглоомоо нуугаад штэ. Манай хүүхдийн тоглоомын бодингийн даагаар дүүр. За, алга болцсон дэлмэнэ. Чи хааш нь нуусан? Мэнэ. Буцааж гаргаж штэ. Бод буцаа. Хац. Байхгүй нууцсан уу? Хац дэлмэнэ. Өснээг мундаг ургасан мод. Хац. Нууцсан уу? Харагдаад гарсан ч яшаа болчихлоо. Хац дэлмэн. Чи жоохон доор нь нуусан ш. Одоо Тэг бас хараалт гэдэг байхгүй. Хац. Тата. Сүнэ. Хац чи. Автогч. Нац. Хац. Wo ist es? Weg. 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 Чи яагаад даран дээр юм наагаад те? Хац. Нэг хайцсан гэдэг идэх юм те. Хац. Жанас. Чи. Хац чи. Ханаас. Байхгүй. Амка ингээд энийг хэрэг хамаг үрчлээсэн гараад. Яа. Хац. Хайс биш хац. Байхгүй. Миний үсээ ингэж. Үсэж нэг
Хац. Байхгүй. Дэлмэн утсан. Алцсан. Үгүй, чи дахин нацсан уу? Хац. Одоо илүү доорхгүй шүү дээ. Үгүй миний өрчөө. Тэгвэл манайхөө хайс гэд хэлээд байгаа. Тэр нөгөө германаар монголоор халуун Мама гэдэг. халуун гэсэн үг. Тэгээд яг уйлж муулахаар л мама гин. Тэгээ хинхтэй папа гэж хэлдэг байсан. Тэгээд нөгөө Google-тэй үзээд Google-тэй нэр нь Google-тэй нэр нь аягүй их тоомо өсөг гардаг. Тэгээ тэрэн дээр ахт гэдэг. Ахт гэдэг өгөөс сурсан. Тэр нь болохоор монголоор 8-ын тоо гэсэн. Хатсан гэл. Монголоор юм уу? Ой, монголоор хэлээ үг зааж өгөх хэрэгтэй.